Гэрүүлийн тоо хуулийн шинжилсэн найруулгын гол үзэл баримтлал нь бол энэ гэрүүл болж байгаа гэрлэгчид болоод гэрүүл салалтаас үүдэлтэйгээр энэ хүүхдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг л орхигдуулаад байгаа зүйл заалтыг л асуудлыг л нэн тэргуунд хүүхдийн эрхийг зөрчихгүй байх асуудал дээр гол анхаарлаа хандуулж байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тэгээ ингээд гэрүүл хүүхдийн эрх юунаас үүдээд байна, хохироод байна гэдэг хараад үзэхээр та бүхний танилцуулгуудаар хэд хэдэн зүйлүүд байна. За сая номч гүшүүний асуугаад байгаа энэ гэрүүл цоцлолтоос үүдэлтэй хүүхдийн тэтгэлгийн нөхөө олгорын асуудал шүүхийн шийдвэр гүйцэтгэл хангалтгүй байна гэж байна. Нөгөө талаар шүүгч нарын шийдвэрийн биелэлт шүүгч нарын шийдвэр дээр бас асуудал байна. Тухайлбал 22 оны төвөр судалгаагаар 50 шүүхийн шийдвэр дээр төвөр судалгаанаас авч үзэхэд 5 буюу 10% нь л тухайн шүүгч хүүхдийн тэтгэлгийг олгох асуудлаар шийдвэр гаргасан. 90% нь буюу 45 шүүхийн шийдвэр нь хүүхдийн тэтгэлгийг олгохгүй орхигдуулсан байх ийм шийдвэр гарсан байх жишээтэй. Тэгээд энэ шүүгч нарын шийдвэрийг бас судлаад үзэхээр бас шалтгаан байдаг юм байна л д. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлдээ хүүхдийн тэтгэлгийг гаргуулах асуудлаар тусгаагүй үндсэлтэй нэхэмжилтэй ингэсэн байна. Тэгээ өнөөдөр амьдрал дээр ер нь энэ 90% төлөгдөхгүй байгаа хүүхдийн тэтгэлгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхээ ер нь хэрхэн яаж хөөцөлдөж энийг ер нь иргэний хэргийн шүүхийн шийдвэр маргааны биелд дутуу байгаа асуудал бол ерөөсөө энэ гэр бүл цуцлалт энэ хүүхдийн тэтгэлгээс л үүдэлтэй юм билээ шүү дээ. Энэ дээр яг өнөөдөр яг амьдрал байдал дээр ямар хүндрэлтэй байна вэ? Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн энэ дээр хариулж өгөөч. Та бүхэн зарим эцэг эхчүүд бол үнэхээр 2 чихээ маань авахаас өөр юм байхгүй өнөөс юуг нь авд ингэж сууж байгаа шүү дээ. Ийм усуудтай л холбогдож ажиллаж байгаа, харьцаж байгаа. Тэгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг биелүүлэхийн тулд хүүхдийн тэтгэлгийг гаргуулахын тулд тухайн хүүхдийн эрүүл аюулгүй орчинд өсч торних сурч хүмүүжих болцоо боломжийг хангахын тулд тэр тэтгэлгийг гаргуулахын талаар яаж амьдрал дээр ер нь хатуу ширүүн гэдэг юм уу нөхцөл байдлууд үүсдгийг та бүхний үйл ажиллагаанд энэний талаар ямар арга хэмжээ авмаар байгаа энэ хууль батлагдсанаар тэгвэл энэ хэрэгжилт яаж сайжрах юм ямар арга хэмжээ авах юм энэ эцэг эхчүүдэд хүүхдийн тэтгэлгээ төлөхгүй байгаа энэ эцэг эхчүүдэд ямар хариуцлагын арга хэмжээ авах юм бэ? Энэ хууль батлагдсанаар яаж сайжрах юм бэ? Хэдэн хувьд хүрнэ гэж бодож байгаа юм бэ гэдгийг нэг хариулж өгөөч. Нөгөө талаар би энэ та бүхэн хууль зүйн хэллэгч нь хүүхдийн тэтгэлэг гэдэг ингээд бүгд хаана хэлээд яриад сурцсан юм шиг байна. Хүүхдийн тэтгэлэг гэж ярих чинь ер нь зөв үгүй юу? Тэтгэлэг гэхээр эн чинь уг нь боловсролын зээлийн тэтгэлэг гэл ингээд тухайн хүүхдийг аягүй сайн дэмждэг үстэй. Сурах гадаа дотоодод сурах тэтгэлгүүдийг төрөөс бодлогоор дэмжиж байгаа. Гэтэл хүүхдийн тэтгэлэг гэдээ ярихаар эн чинь эцэг эхийнхээ үүрэг хариуцлагыг л дутуу биелүүлсэн түүнээс болж хүүхэд хохирсон гэр бүл цуцлагдсан асуудлаас болж хүүхдийн тэтгэлгийн энэ асуудал гэж яригадаад байна. Тэгээ энэ яг тэтгэлэг мөн үү? Үүрэг хариуцлагын бас нэг энэ чиглэлийн байх уу? Энэ тал дээр та бүхэн бүр нэр томьёоны тал дээр хүртэл нэг анхаарсан уу юу? Энэ дээр бас мягмар дарга нэг хариулт өгөөч. Энэ яг хүүхдийн тэтгэлэг гэж ярьж явах нь хууль зүйн энэ ухаанд зөв үгүй юу? Нөгөө талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн амьдрал дээр ямар бодит байдал дээр нөхцөл байдал хүнд байна вэ? Та бүхэн яаж хэрэгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авж гин үү? Хууль батлагдсанаар ямар үр дүнд гарах вэ гэдэг нэг. За хариулт өгөөс ажлын хэсэг хариулъя. За сандагчрах гишүүний асуултанд хариулъя. Энэ гэр бүлийн хуулийн шинжилсэн найруулга маань нэг зүйлүүл яхаар байхгүй энэ хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалахтай холбоотой. Тэм учраас гэр бүл цуцлуулсан тохиолдолд бол хүүхд тэжийн тэтгүүлэх энэ эрх үүргийг эрхийг нь бол хангах ийм зарчмаар бол энэ хуулийн төсөл боловсруулагдсан. За таны хэлж байгаа судалгаануудад байгаа одоогийн шүүхийн практикт бол нэхэмжлийн шаардлагад тэтгэлэг тогтоолох асуудлаар хандаагүй тохиолдол шүүгч бас энийг шийдэхгүй байх ийм практик гарсан учраас энэ шинжилсэн найруулгын төслийн 48-ийн 3 дээр бол
Хүүхдийн одоо тэтгэлэг тогтоолох хүсэлтийг гаргасан хэсгээс үл хамааран шүүх гэр бүлийг одоо туслах тохиолдолд бол энэ тэтгэлгийн асуудлыг бол заавал тусгаж шийдвэртэй тусгахаар бол зааж өгсөн байж байгаа. Тэгэхээр энэнийг бол тэтгэлгийн хэмжээг одоо амжиргааны доод түвшинтэй уялдуулж тогтоож байгаа хүүхдийн насных нь юмнаас хамаарч энийг нь бол хүүхдийн хэрэгцээ шаардлага тэтгэлэг төлөгчийн бас олж байгаа орлоготой уялдуулаад шүүх одоо өөрөө тогтоох ийм болцоог бол энэ хуульд бол оруулж өгч байгаа. За түрүүнд бас дурдгдсан одоо намжим гишүүний асуултанд хариулагдсан одоо улсын их хурлд өргөн мэдүүлчихэд байгаа шүүхийн шийдвэр гүйцэтгэлтэй холбоотой 3 багц хуулийн төслийн одоо нэг болох иргэний болон захиргааны иргэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуулийн төсөл дээр энэ тэтгэлгийг төлөөгүй байгаа хүмүүсийн одоо төлөвлөх талаар хөшүүргүүдийг нь бол оруулж өгсөн. За үүнд бол тухайлбал одоо тэтгэлэг төлөгчийн одоо төлбөрийн чадваргүй байх юм бол одоо хүүхдийн төлөө сангаас тодорхой амжиргааны түвшингээр нь төлжөхөд хөтөлбөрийн чадвартай тэр төлбөрийн чадваргүй этгээдийг бол ажил зуулчилсан одоо хөдөлмөрийн үйлсээр нь буцаад одоо нөхөн төлөвлөх. За мөн одоо тэр тэтгэлэг төлөхгүй байгаа этгээдийн одоо гадаадд зорчих эрхийг хязгаарлаж байгаа энэ зохицуултыг хэвээр явуулж байгаа. За мөн одоо бусад одоо төрөөс олгож байгаа тэтгэмж авах эрхийг нь хязгаарлах, жолооны эрхийг авах асуудал дээр хязгаарлалт тогтоох ч гэдэг юм уу. Энэ хөшүүргүүдийг бол өргөн мэдүүлсэн байгаа тэр хуулийн төсөл дээр явж байгаа. Тэгэхээр эдгээр хуулиуд маань хэрвээ батлагдвал одоо энэ чинь уялдаатай болж энэ шүүхээр тогтоосон хүүхдийн тэтгэлэг төлөх асуудал бол үр дүнгээ үзүүлнэ гэж үзэж байгаа. За нэр томьёоны хувьд бол хүүхдийн тэтгэмж гэдэг энэ асуудал дээр бол одоо байгаа хүчин төгөлдөр хуулиараа бид өхөн бас хүүхдийн тэтгэлэг гэдэг ингээд нэр томьёо бол үйлчилж байгаа. За энийгээ бол одоо бас хэвээр нь ингээд одоо өргөжлүүлээд аваа явж байгаа. Гэхдээ яг нэр томьёоны хувьд бол одоо ажлын хэсэг судалгааны хүрээнд бол өндөөгүй гол нь энийг За Сандаг очрог шүү. Тодруулах уу? За тодруулъя. Хуулийн 5-2 эрэгтэй хүн нэг их нэртэй, эмэгтэй хүн нэг нөхөртэй байна гэж байна. За энэ бол хууль зүйн асуудал. За яг хөдөө орон нутагт аслагдсан бүс нутгуудад энэ хуулийн энэ заалт бол бас зөрчигдөж байгаа тохиолдол нийгмийн амьдрал харилцаан дээр бол байгаа шүү. Гэр бүлийн эгчдүү хоёртой суудсан асуудалч байж л байдаг. Хоёр их нэртэй нэг нь одоо хууль ёсны, нэг нь хууль бусаар одоо ингээд аль аль нь хүлээн зөвшөөрдөг ингээ явдаг асуудлууд ч байж л байдаг. Ийм тохиолдлууд дээр цаашдаа бас одоо яах ёстой юм. Хуулиндаа бол одоо хуульчлаад ингээ заагаад өгсөн. Гэтэл одоо хууль бусаар ингээд албан бусаар гэдэг юм уу? Ингээд одоо яг үнийг хэлэхэд амьдрал дээр хоёр их нэртэй байгаа албан ёсны их нэрээсээ гадна одоо гэр бүл тэжээгээд яваад байгаа юм усуд байгаа шүү дээ. Бид нар бүгдээрээ л мэдж байгаа ш нийгэмд. За ажлын хэсэг хариулъя. За хуулиар бол одоо Монгол Улсын үндсэн хуулийн үзэл баримтлаар ч гэсэн үндсэн хууль заасан зохицуултаараа ч гэсэн нэг ихнэр нэг нөхөртэй байна гэдэг энэ агуулга бол энэ хуулиараа олж зөвшөөрөөд явж байгаа. Тэгээд төрөөс албан ёсоор гэрэлтийг бүртгэх, цуслах, асран хамгаалах, харгалзан дэмжих үүрэг энэ зүйлүүд дээр бол энэ гэр бүл хүчинтэй гэр бүл дээр л энэ асуудлыг бол ярьж явж байгаа. Тэгэхээр энэ асуудлаа л одоо цаашид баталгаажуулж ингэж явна. За гэр бүлээс гадуур харилцаа буюу одоо гэр бүлээ бүртгүүлээгүй гэрэлтэй адилт харилцааны асуудлыг бол бас энэ шинжилсэн найруулгын төсөл дээр бол оруулж ирсэн явж байгаа. Тийм учраас цаашид бол одоо бас олон улсын гэдгийг юм уу одоо дэлхийн нийтэд бас түгээмэл одоо бас болох гээд байгаа нэг асуудал бол гэр бүлээ бүртгүүлэхгүй бас хамтран амьдрах хэлбэр бол хандлага байгаад байгаа учраас бас энийг одоо гэрэлтэй адилтгах зохицуултын асуудлыг бол шинжилсэн найруулга. За түрүүн тэр хөшүүргүүд гэдэг их олон төрлийн хөшүүргүүд ярьлаа. Ийм хөшүүргүүдээ бид нар журманд юм уу эсвэл хуулиндаа яг зааж өгөхгүй бол наа чинь хүний хүчин зүйлээс хамаарат байгаа шүү дээ. Тийм болохоор
тодорхой яг гарах гарцгүйгээр энэ хөшүүргүүд нь үйлчилж яадаг байдлаар над хуулиндаа ер нь бол бид нэр журман заахгүйгээр журмуудыг хуулиндаа оруулъя гэдэг байгаа шүү дээ. Тэгжээж бидний энэ зүйл хүний хүчин зүйлээс үл хамаарсан яг одоо бүр тодорхой заалтаар бол хэрэгжих ийм л нөхцөл болцох хангах гэдэг байгаа шүү юм. За отхны Саран Чулуун гүшүүн